Коронавирусын халдвар гарснаас хойш иргэд бага насны хүүхэдтэй болон өөрсдөө витамин С-г өндөр тунтаагаар өдөр тутамдаа хэрэглэх болсон. За бид үүнтэй холбогдуулан витамины зохистой хэрэглээ болон өвлийн улирал болж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих талаар нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. Бид нар ер нь бол хоол хүнсээрээ дархлаагаа дэмжих нь хамгийн чухал. Ер нь бол хамгийн нэгдүгээрт шингэн халуун бүлийн шингэн зүйлээ сайн уух хэрэгтэй. Уургаар баялаг бүтээгдэхүүн гэдэг маань махан бүтээгдэхүүн. Тийм ээ, уургаар баялаг бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой. Тэгэхээр уул ер нь монгол хүн хоногтоо нэг 160-аас 70-80 г мах хэрэглэхээр бас жишг хэмжээгээр ингээд заасан байдаг. За үр тарианы төрөл ч гэсэн бас хэрэглэх ёстой зүйл. Тэгэхээр үр тарианы төрлөөс бол ургамлын гаралтай уургийг авдаг. Тийм ээ. Бусад бас бэгийн төрлийн амин дэмүүдгээд үр тарианы төрлүүд бол одоо нийт бидний хэрэглэдэг одоо хүнсний бүтээгдэхүүний 40%-ийг эзэлж байдаг. Энэ дотроо болохоор нөгөө хар гурил, бүхэл үрийн гурил, хар будааны төрлүүд, арван гурил, тийм ээ, овёс зэрэг одоо энэ бүтээгдэхүүнийг бас хэрэглүүл илүү бас ач холбогдолтой. За витамин С хэрэглэх нь бол зөв. Гэхдээ витамин С-гэр баялаг хүнс бас байгаа шүү дээ. Тэгэхээр часарганы шүүс бол витамин С-гийн агуулмж өндөртэй. Анс, нэрс, тийм ээ, улаалцсан. За эднэр бол бас витамин С-гийн агуулмж өндөртэй. Хэрвээ одоо анс, часарганы шүүс, өтгөрүүлсэн шүүс өдөртөө 2 удаа уудаг бол тийм ээ 200 г-аар найруулад уучдаг бол витамин С хэрэглэх шаардлагагүй шүү дээ. Ямар нэг эргэтэн системийн эмгэг байх юм бол тийм ээ тэр дотроо хоол боловсруулах эргэтнүүдийн бас эмгэг байх юм бол витамин С-г бас яаж хэрэглэх үү гэдгийг эмчтэйгээ зөвлөж хэрэглэнэ. Мянгатай витамин С хэрэглэж болно. Гэхдээ одоо түрүүний миний хэлснээр аль болохоор нөгөө хүнсний бүтээгдэхүүнээрээ витамин С-г авчих юм бол ямар ч эрсдэл байхгүй л гэж хэлэх байна. Манай хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаагаар бол нийт хүүхдүүдийн 90% хувьд нь Д амин одоо нөөц дутагдaltaй дутмаг гэсэн ийм судалгааны дүн гарсан байна. Тэгэхээр Д амин дэмийг бол ерөөсөө 14 хоногтойгоос нь хүүхдэд өдөр тутам хэдээр хэрэглэх үү, тийм ээ, ямар хэмжээтэй хэрэглэх үү гэдгээ эмчээсээ зөвлөөд хэрэглэх ёстой. Ер нь хүүхдэд бол тэгж дур мэдэж витаминыг бол хэрэглэх нь буруу. Яагаад гэхээр тухайн хүүхдэд ямар амин дэмийн дутал байгаа гэдгээс нь шалтгаалаад амин дэмийн нөхөр бэлтгэлээр өгж болно.